За ер нь занданчид гişүн одоо ерхий сайд бол ажиллаа муу хийснээс юм уу, эдийн засгийн байдал унаад эсвэл нийгмийн тогтворгүй байдал үүсэж ч юм уу ингээд ажиллаа өгсөн гэж ойлгохгүй байгаа. Цэвэр бас улс төрийн асуудал явсан баха. Тэгэхээр одоо яг юун дээр үндэслээд та одоо кабинетаа юу гэж бодож байгаа вэ? Одоо гадаад байдал тунэгзэгтэй байгаа. Дотооддоо эдийн засгийн маш том цохилт ирэх юм хүлээлттэй байгаа. Тэгэхээр энэ үед бас сайднараа солиод гэдэг юм уу, ингээ санс судлалын хэрүүлэлтэй болгочих үедээ гэдэг зүгээр эрсдэлтэй ийм асуудал байгаа. Тийм болохоор кабинетаа та ер нь юу гэж бодож байгаа вэ? Нямосрын учрал гişүн. За 2024 оны парламентын сонгуульд Монгол Ардын нам олон хуулж засгийн газраа байгуулсан. Тэгэхээр засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг их хурлаар баталсан. Тухайн үед хамтарсан засгийн газар байгуулагдсан учраас хамтарсан засгийн газрыг бүрдүүлж ийсэн улс төрийн намуудын зорилтуудыг уялдуулад 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсан. Тэгэхээр оюун эрдэнэ даргын тэргүүлж исэн засгийн газарч тэр, занданчид даргын тэргүүлж исэн засгийн газарч тэр цаашдаа бол энэ 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Их хурлаас батлагдсан 4 жилийн хөтөлбөр. Тэгэхээр бид бол цаашдаа тухайн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд засгийн газрын бүтцээ хэрхэн харах уу гэдэг бол одоо бидний өмнө бас томоохон сорилт болоод байна. Тэгэхээр миний хувьд бол би бас Батболд гишүүн тантай бас санал нэг байна. Өнгөрсөн хугацаанд улсын жилийн төлөвлөгөөнд төрийн албан хаагчийг цомогдох одоо зорилт тусгагдсан. Түүнтэй холбогдуулаад сая орон нутгаар иргэдтэй уулзаад төрийн албан хаагч нартай уулзахаар тэр 9% цомогдгол чинь чиглүүргийн шинжилгээ дутуу хийгдснээс болоод нүдэ олохгүй байна. Чинь орон нутагт цагуурын хэлцгээд байхад гол цагуурч 2 хүнээр нь халагдаад нөгөө жолооч туслах гэд мэрэгжлийн бус хүмүүс нь үлдсэн тохиолдлууд хүртэл байна. Үнэхээр экспортоор нэмэгдүүлэх гэвэл зарим бомбд дээр хүн хүчээ бүр нэмэх шаардлага байна. Цомогдох биш. Зарим газар бол бүр татан буулгах газрууд байна. Зарим газар бол 9%, 20% хэмнэлт хийгч болцоо байна. Тэгэхээр чигүүргийн шинжилгээ дутуу хийснээс болоод ингэж шууд тайрч хаяхаар энэ бол үр дүнд хүрэхгүй гэдэг зүйлийг бол хэлж ирсэн. Тэгээ бид бол өнгөрсөн хугацаанд энэ үндсэн хуулийн засгийн газрын бүтэц өөрөө тусгадаагүйгээс болоод засгийн газар байгуулах болгондоо бүтцийн өөрчлөлт нэрийдлэр өмнөх ажиллаа хийж байгаа төрийн албан хаагч нарыг цомогтгодог. Тэгэхээр төрийн албан хаагч нарыг дахиж одоо цомогтгож хэлмэгдүүлэх асуудал үүсэхгүй гэдгээс бол болгоомжилж байгаа. Жишээ нь засгийн газрын бүтц дээр одоо зарим яамдуудыг нийлүүлээ, зарим агентлагийг нийлүүлвэл нөгөө бүтцийн өөрчлөлт нэрийдлэр өөр нэртэй болоод одоо төрийн захиргаа удирдлагын газар гэж байлаа гэхэд тэрийг нь стратеги төлөвлөлтийн газар ч гэдэг юм уу нэрлэлчихэд шууд тэр одоо газрын дарга нь нөгөө бүтэц өөрчлөлтөндөө холбогдуулаад халагддаг. Одоо хоёр яам нийллэх гэхэд хоёр газар хоорондоо нийлчихээр дундаас нь цомогтгол хийгддэг. Ингээд нөгөө шин сайд нь өөрөө тэр төрийн албыг бүхэлд нь одоо шууд цомогдох одоо өмнөх ажиллаа хийж исэн энгийн төрийн албан хаагчийг одоо хаа нэгэн газараас хэн нэг авчираад шууд томлоод ингээд нэг бөөн халаас сэлгээ болох юм руу явнаа гэдэгт бол би эмзэглэж байгаа. Энэ бол аюултай асуудал. Тэгээ одоо нэг нүүлт суулт боллоо гэхтэл жишээ нэг яам нөгөө байрнаас нүүгээд нийллээ гэхтэл одоо сүүлийн хэд хэдэн жишээнээс харахад зөвхөн нүүлт суудлынхын зардал 50 сая төгрөг болчиход байгаа юм л. Тэгээ энэ хаврыг нэг нүүд суудал болдог, нэг халаас сэлгээ болдог, шин сайд нарын багийг баахан бүрдүүлдэг нэг ийм байдал үүсчих үедээ гэдгээс бол болгоомжилж байгаа. Харин өнгөрсөн засгийн газар, одоо өмнөх засгийн газрууд бол нөгөө бүтцийн өөрчлөлт хийгээгүй явсан учраас төрийн албан хаагч нар хуулиараа хамгаалагдсан юм бэл. Жишээ нь занданчид даргын засгийн газар бол 3 үндэсний орол болгосон болохоос биш өөр бүтцийн өөрчлөлт хийгээгүй. Ингээд яваад ирсэн. Тийм учраас бол би томилогдсныхоо дараа
би бас та бүхэнд байр сууриа холбоот бүрэн илэрхийлье. Өнөөдрийн байр суурь бол халаас илгээхээсээ илүүтэйгээр асуудал тулгарчаад байгааг дав За. Бүх чөлөөний хүрээд орчих шүү. За шинэ ерөнхий сайдыг эдийн засгийн